хөшөд. Өглөөний мэнд. Өнөөдөр ямар өдөр вэ юу? Өнөөдөр би бол ажилдаа буцсан өдөр. Би тэгээ саяхан л илж амралтаа авчихсан чи одоо ингээд буцаад ажил руу явах цаг минь боллоо. Тэгээд яг одоо цаг 8 цаг 10 минут болж байна. Тэгээд би өнөөдөр ажиллаа дуусгаад юутайгаа хатуу гэрсэд хийдэг дизайнер руу очиж зураг авах байгаа. Тийм учраас зураг авчлаа. Тэгээд бас нэг юбг авчлаа. Тэгээ өнөөдөр болохоор яг компани дээр болохоор бас юм савлага ажилт байхгүй. Тэгээд айгүй тухтай хувцас дээр ирээ гэсэн болохоор тэгээд зүгээр нэг юм өмд кроптой борьтой ирлээ. Тэгээ очиод зүгээр пижак өмсөж болохоор яг. Тэг өнөөдөр ижил амар халуун өдрөлөө би тэгээд ягаа хувцас өмсөе гэж бодож жоод өнөөдөр очиод юм савлах юм чи заан болчихлоо гэж одоо зүгээр ийм хөнгөө хувцас өмсчихлээ. Тэгээд нэг аксессуар зүчтэй юм уу? Нэг зүч энэ болохоор ардуураа ингэж оруулдаг. Нөгөө нэг энд дугас илүү 5 боос авсан юм уу? Би нэр уржиг дээр найзтайгаа хамт тэрэлжийн морин аялалд яваад тэгээд тэр аяллахаа тухай инстаграм дээр стори оруулсан байсан та тас харсан бах. Тэгээд тийм амар гоё сэтгэл ханамжтай ирээгүй. Тэгээд өдөржингөө морин унц болохоор бүр ингээ хамаг бий болчихсон заяа. Тэгээ маа найзуудын би хүртэл яг адилхан шинж тэмдэгтэй юм билээ. Бүгдээрээ ингээд нэг одоо намайг явж байгааг хараарай за би одоо ингээд амар эвгүй аа. Нугасаа ингэж эвгүй авахгүй бол ингээд өөр ямар ч сонголт авахгүй заяа. Тэгээд зүгээр халахаар бүр ингээ амар ингээ булчин өвдөд ялтчгүй нөгөө байнгын ийм хөдөлгөөнтэй байдаг хүн биш болохоор ингээд зүгээр өдөржингөө морь ундаад ингээ хамаг бий болчихсон за. Хүүхс мөсөн анцлаагүй зүгээр ажил дээр очиод анцлал янзлахгүй яах вэ? За тэгээд гарцгаа. Тэр нэрэ машина болгохсоос гоё байна. Оо миний машин амар гоё зэрэг. Юу шороолч үү? Яалтчгүй шороотой босод амьдрд юм да. Одоо яа гэх вэ? Жүүснүүдээс айгуу дуртай болсон. Тэгээд Blue Lemonade нь байхгүй байх шүү. Харж байгаа тийм сонгоч чи. Тэгээд том хүмүүс бол байхгүй л ах шүү. За би ингээд компьютер ирлээ. За ингээд офс дээр ирлээ. Миний бүр компьютер бүр тоосон дарагдчихсан шүү. Оо! Юу вэ? Манай алдарт ажлын ах. Сансан биш. Сансан бай. Чи баг амарсан юм уу та? Ихэд хоёр жилээ аваад орж ирж байгаа юм шиг. Харин тийм. Ингээд би болорснаас болоод ингээд шатаар явахаар хүртэл амар эвгүй яваад байгаа. Тэг ингээд фитнест явдаг хүмүүс та мундаг юм аа. За өнөөдөр бэлэг савлах ажилтай учраас бэлээ оллоо. Тэгээ би бэлийг компанийнхаа доор байдаг агуулгыг ухаж иж оллоо. Энэ бичлэгийг үзчихвэл хандагч уучлаарай. Би 2 бэлээ авсан шүү. Тэгээ бас бэлээ өмсөхгүй бол хүмүүс суруу амар болчих тахгүй. Тэгээ ном боож байгаа болохоор. Тэгээ би жил амар урт хумстай за. Thank you. Оо. Та бичлэг хийж дандаа юм. Нэг энэ дээр л. Бэлэг нураас. Тинтэ. Би өнөөдөр уг нь азуурынхаа бодолтыг авчирна гэж жаад өчтөр угааж байгаад мартцсан ш нэрөө. Өглөө даанч нэг юм мартаад байсан юм а тэр байсан бай. Би яг одоо CEO явж кофе авах гэж байна. Ажлын нэг ихч маань кофе загсан. Гэтэ намайг яваад өгч байгаагүй. Би болохоор өөрөө ихлээд CEO орж сайн авах гэсэн аахгүй. Тэгээд захин байна уу гэсэн чинь нэг кофе авъя гэсэн. Тэгээд айгүй жаргалтайгаар CEO явж бай. За ингээд CEO дээр дахиж ирлээ. Би тэгээд өглөө худалдаж авсан мөстэй цанаас дахиад авъя гэж бодсон. Амар халуун байна ялтч. Сая оффист орж
хэдэн юмнуудаа бас хийсэн чи амар халуун. Тэгээ офсынхаа гэрлийг унтраачаад харахуй суужсэн аахгүй. COS ичаа загсан кофе болон тэгээд өөрийнхөө өстөө цаг авчлаа очиж уунаа. Тэгээ одоо угаасаа доор нэг давхар юм савлах ажилтаа болохоор юм баг өдөржингөө савлах хаа. Дандаа хүүхдүүдийн мэлэг юм шиг байлээ. За энэ бол миний ажлын месс. Би дэвтэр ялгаж байна. За энэ бол миний ажлын месс. Би ингээд дөвлжин болон тууш дэвтрүүдийг ялгаад ингээд хийж байна. Тэгээ цаашаа ингээд дамжлах шалтгаан. Энэ бүгдийг сайн үлсэн байна. Энэ эсхийг хаснаа. За энэ бол манай дөрөв давхар. Тэгээ эндээс сандал хавсын доош явж суунгаа ажил хийх гэн. Нөгөө баглаа ажил хийх гэн. Тэгээ сая хоолны цагаар би гарч хоол идэ гэж жаад ядраад унтчихлаа. Тэгээ угаасаа яалтчгүй ажлын эхний өдөр болохоор амар ядраад идэв. Тэгээ би хаяа цайныхаа цагаар цай авахгүй тэгээд унтчихдэм дөө. За сууж. Манай дээр юм cry baby нэрсэн шүү дээ. Энэ хэд вэ? 35. Энэ үү? Nice. Хойно нөгөө миний дээр зарласан cry baby байна. Энэ болохоор нэг юм загсан даалгатай cry baby байна. Энэ сайр хөөрхий мэлсээр царайлагцаа бас 35 гэжсэн баха. Өөртөө хөөрхий мэл. Царайлаг гэж ихтэй. Надад бараг лабабонуудаас нэлээ энэ эдгээр нэг хөөрхий санагдаад байгаа шүү дээ. Хойно Harry Potter-ын бас ийм юмнууд шүү дээ. Энэ бас юуны blind box юм болоо. DIY л гэж байгаа шүү. Хөөрхий. Тийм би тийм. Би бас нэг сонирхолтой газар ингээд аваас юм хайшицхгүй байна. Чигээд яваад. Тэ Монголд ч тийм л дээ. Хараагүй хэлчихнэ. Би гоё ярьчихна. Чиний камераас гоё ичтэй юм шүү дээ. Харин сумаг шал уурга. Тийм би. Ундаа бас ихчтэй баярлаа. Би өглөө тэгээ COS аягүй шуналдаж 3-ыг унсан удаа мэд үргэлжлүүлдэг. Тэгж ингэж хэвлүүлж явахгүй баярлаа. Бидний ард харагдаж байгаа энэ бэлэг бол нийтдээ 2000 гаруй бэлэг байгаа. Тэгээ бид 3 дахнаа боосоо. За ажил тавлаа. Тэгээ би яг одоо хатуу курсод хийдэг найзынхаа урлагн дээр очиж курсодуудыг нөөмсөж 6 авах байгаа. Тэгээд playtime-ийнхаа луки бас тэндээс бүрдүүлэх байгаа. Тэгээд ер нь нэлээд хосож тарлаа. Яалтчгүй 2000 мэлэг бас болохоор 6:40-ийн үед таарсан. Тэгээ яг одоо 6:50 болж байна. Би бас машиныхаа зогсоол болох гэж байна. Машины зогсоолч гэж. Машинаа тавьсан газар лугаал алхах гэж байна. Нэг хувьдаа зогсоол богсоолтой юм байхгүй. Машин бүр амар халуун байна за. Oh my god. Тэгээ бүх цонхоо онгойлгочлоо. Тэгээ эсийг асааж байна. Амар халуун байна ёо. Тэгээ одоо игэд бүглэрж байгаа яалтч нөгөө нэг ажил таардаг цаг болохоор нөгөө уйлаа юм өнгөлчтэй юм уу? Миний өдөр тутам ерөөдөө айгүй энгийн өнгөрдөг байхгүй. Тийм болохоор би нэг тийм get ready with me юм эсвэл how I spend my one day шиг одоо өдрөө яаж өнгөрсөн хүмүүсnek тийм шиг юм нэгдэггүй юм зүгээр яг нэгэн хэвийн офс тавьж явж гэртээ харж байна. За яг тараад найс нөхдөд нуулж явж чинь эсвэл одоо тараад өөр ажил хийж гэнэ хийж гэнэ. Гэтэ өнөөдрийг яагаад би сонгосон бэ гэхээр би өнөөдөр Dizia курсэд очихоос учраас би өнөөдрийг сонгож бичлэг хийсэн байгаа. Тэгээд миний өмсдөг хатуу курсуудыг хаана яаж хийдэг ч гэдэг юм уу, би хийдэг ч гэдэг юм уу, ямар хөө загварууд байгаа. Айгүй их хүн асуудаг байхгүй. Тэгээд өнөөдрийнхөө влогоор дамжуулаад ямар шинэ курсуудад байгааг харуулах гэж бодсон байна. Би одоо зүгээр игээл орох гэж байна. Би нэрээ өчтөр машин аваалгасан гоё аа. Бараг толдож штэ. Яа. За миний багаж нэг иймэрхүү байна. Миний ундаг шүүр байна. За тэгээ миний өсгийдээ готлоод би ер нь юуж болж магадгүй гэсэн үднээс солих хувцас өсгийдээ готл эсвэл пүүз юм уу авч явдаг байгаа. Эсвэл юм углааш ч юм уу. Тэгээд өнөөдрийн хувьд гэвэл тэрийг сонгочтой юм уу?
Би нэрээ дээр энд нэг юм цайны газар гарсан. Болохоор яг туул рестораны урт тахгүй юу. Тэгээд тийшээ орж үзтээ юм уу гэж бодсон. Тэгээд гоё цай байвал өөртөө аваад найзтайс нэг авчдаг юм уу? Тэгээд энэ шинэхэн мандрин лимонтай таньсан авлаа. Унд гидээс өвдөд байгаа болоо чи пробиотиктэй авч болно л да. Даанч одоо 6 авах гэж байгаа болохоор. Бэн нэлрүүгүү гэдэг хаа. Боллоо. Вау. Энэ ингээд миний 2 цай дотор наа маа те. Оо яанцтай. Баярлалаа. Яа гоё. Хүчин уутыг хайлдаг юм. Би хитрхи эрт хүрээд ирсэн юм шиг байна. Хаалганд тохирсон чинь дизайнер маань байх байна. Тэгээд би яг одоо үүдэн таягдсан хүчиг ингээд сууж байна. Тэгээд энд халуун байна, гадаа гарахаар бүр халуун байна. Тэгээд яж л 5 давхарт байдаг урлаг учраас би доошоо нэг давхарт буцаж буумааргүй. Яагаад вэ гэхээр шатаар өсгөөд миний хөл зүгээр заяа. Тэгээд буцаад буухаар oh my god хамаг булгарсан би юм аимшигтай өвдөжсэн. За тэгэхээр би ер нь яг буух үедээ буухаа шийдлээ. Надад шалан дээр суух юм бол асуудал бай. Заая, урд ирээч. Яаш намайг хүлээж гэж чадчихна. Тэ үрээд ирээ яа. Тэгээд энэ курсуудыг авмаар байвал DC ателерийг дагаарай. Чишин тайгаа үзчих. Энэ миний хатаа эзэн юм биш. Эдгээр надад хаасаа шүү. Энэ ч надад байгаа. Би хаасан наач. Яа энэ курсуудыг хаад л та. Ийм шар өстэй цагаан шистэй охтуудтай үнэхээр гоё. Байна уу? За ажил дуслаа. Яг одоо шөнийн 11 цаг 40 минут болж байна. Тэгээд өглөө харидаа би маш бас өглөө ажилдаа учраас ирт басна. Очиж усанд орё. Үс маань гайгүй болох үсээ уваахгүй хаа шийдлээ. За өнөөдрийн маань нэг өдөр нэг иймэрхүү өнгөрлөөд өө тэгээ би нэр энэ курсуудыг сонгосон байгаа. Тэгээ миний плей таймер өмсөх курсуудын маань нэг. Тэгээ жоох ингэж харуул гоё яваад зү. Тэгээд ч би энэ курсуудыг анхаарал бүр амар дурлж исэн. Тэгээд энийг л өмсөндөө гэж үз. Тэгээд ингээд миний арьс борлцсон болохоор заяа. Угаас л борлоо. Тэгээд ингээд бүр амар харалцаа болохоор ийм алтан курсууд өмсөхөр яг ийм уусаад бүр айгу гоё. Надад л өөрт мань айгу таалагдж байгаа. Тэгээд нөгөөдөр плей тайм болно. Тэгээд би маашаас амар завгүй баг нөгөөдөр ажил дээрээ байж байгаа. Тэгээд ажиллаа тараад плей тайм явах бах. Тэгтээ явах. Тэгээд гэртээ байлаа. Bye. Яа өнөөдөр ч ингээ мөстэй ондоо очиж гидс амир өвдөж байна. За нэг ямар ч ихсэн нэг юм гэртээ салгалаад ирлээ. Тэгээд шөнийн 12 цаг болж байна. Гидс амир өвдөж байгаа чи. Гидсний муухаас аргагүй тэгж мөстэй ондоо болсон. Өө тэгээд яа. Одоо ийм илгэмжсэн. Тэгээд ер нь би плей таймаар өмсөх хувцснуудаа баг бүрдүүлсэн байгаа. Надад яар илгэмжсэний хар сайн болохоор намайг өдөр ажил дээр хахад гэртэрсэн аахгүй. Тэгээд би энийга бодон гэртээ ирлээ. Момд өвчөө. Юу ямар гоё баглаа бодлоо би. Oh my god. Тэгээд энэ хаанаас ирсэн бэ гэвэл Lusion-аас ирсэн байгаа. Тэгээд надад болохоор Lusion-аас нийтдээ 3 топ байгаа. Би 3 нь амар хайртай. За үнэхээр хөөрхөн топнууд яг ингээд миний хүсдэг тийм гоё эмхтэлэг, ялтам, тансаг яг тийм. Oh my god энэ бүр бүтэн л үгүй шүү дээ. Oh my god. Ингээ корсетэн заяа. Энэ дээр хас автнуудыг хартаа. Яа би бүр сувдан гүнж болох нэ. Энэ нөгөө скерт нэ шүү дээ. Хөө бэрхэмэн гэж. Oh my god. Ямар гоё бэлэг явуулсан бэ?
амар үнэтэйсэн баг та. Би ингээд газруудаас юм үнэтэй бэлэг авахаар амар санаа зовдөг айгу нэг хэлэхэд бол яг I don't deserve it гэж бодогддог за. Тэр би яг юу хийлээ гэж ийм үнэтэй бэлэг авах хэрэгтэй юм юм. Би амар санаа зовдөг баярлаа. Тэгээ би энийг хийдэг дизайнер охин руугаа нэг ширхэг шоколад ч явуулж байгаагүй. За би өөсөө амар ичиж байна. Тэгээ яруу юм бэ баярлаа. Би өмсөдөө. Өмсөж үзлээ. Үнэхээр гоё. Яаж ингэж корсетыг гоё ойд юм болоо би тэгээд харуулъя. Энэ ингээд бичлэг бүтэ орохгүй байна да. Ингэж л та. Яа, үнэхээр гоё юм. Над чиг ийм хөөхгүй хүнийг заяа. Ийм корсет хөвгтэй болгож харууллаа. Вау. Би яг одоо яг тийм үнсгэлчин шиг санагдчих. Үнсгэлчин өнөө ингээд хойд гişнэрээр хувцас оруулангууд шидэдтэйг нэрэл айгу гоё хувцас өгдөө шүү дээ. Бүр яг тийм мэдрэмж. За би бүр яг үнсгэлчин болцсон юм шиг мэдрэгдэж байна. Тэгээд яг ийм гоё корсеттэй тэгээд ийм бабки бүхтэй иймнүүд гадаад сайтууд дээр байдаг за. Тэгээ хавыг гэхлээр $200, $300 бүр үнэхээр үүнтэй тэгж яхад Монголд ийм гоё газар байна гэж боддоо ингээд бүх зүйлийн гараа би та нарт сав богло бодлыг сайн харуулсан шүү дээ. Бүр ингээд үнэхээр гоё сав богло бодолтой заяа. Тэгээ бүр ингээд үдээсийг нь хүртэл тустай хийдсэн. Тэгээд энэ хартлын ойдл модлыг харж үл бүр ингээд тусгаал нэгээр тарсан. Тэгээ та хэд яг ийм корсет авах хүсэж ивэл Illusion Official-ээс авах боломжтой байгаа. За өнөөдөр бол үнэхээр гоё өнгөрлөө бас айгүй завгүй өнгөрлөө ажил дээр ингээд айгүй олон бэлэг боллоо. Тэгээд ажлаа тараад DC ателье дээр очиж корсетнуудын зураг авч өмсөж үзлээ. Тэгээд би бас нэг корсет бас сая сонгоцоос харсах. Тэг гэртээсэн надад бүр юм гоё бэлэг ирсэн. Тэгээд нөгөөдөр play time болох гэж байгаа. Тэгээд миний play time-ийн лүгүүд баг ингээд бүрдчихэж байгаа гэсэн үг заяа. Одоо энэ бол ингээд миний ихний лүг. За тэр шар корсетны хувьд гэвэл миний 2 дахь лүг байгаа. Тэгээд 3 дахь 4 дахь лүгнүүд маань бас бэлэн байгаа. Та хэд мэдж байгаа бол би high box-аас айгүй олон тийм гялалцдаг тоопнууд хаасна. Тэгээд тэр болохоор миний 3 дахь 4 дахь лүгнүүд байгаа. Тэгээд би лүгнүүдээ ингээд ер нь зарлж ийж бодлоо. Тэгээд тэгж амар одоо Coachella энтерт явдаг шиг бүр өдрө болохоо ингээд энэ миний лүг мөг гэд тэгж өнгөшлөг хиймээр байгаа байхгүй даал тэгээд чадах нь ч одоо би ажил дөрөвдөд ингээд ажилтаа яваа талхадаас ажилтаа авах болохоор орой л нэг ажлаа дараад очих байх та. Тэг би энэ дэр штэ үсээ задгаад авахгүй. Гэтэ амар гоё овоолж боо гэж бодож юм заяа. Оо тэгээд одоо ийм зүйлт нэрэ байгаа та санаж байгаа бол би бас өмнө тагоос илүү пиндодоос авч ирсэн штэ. Нэг дараа хитэрсэн үү? Гангууд гарах юм байдаг ш. Энд бүр сороос явж идэг гэсэн. За тэгтээ энэ үнэхээр гоё корсет байлаа. Би бүр надад бүр ярих чим алгүй яг үнийг хэлэхэд бол надад бүр үнэхээр таалагдчихэв. За бодгийн арилахад үнтэй да. Амар ядарч байна. Сая бахан гоё хувцас өмсөд бахан хөөрцнийг жилгүү. Би нэрээсээ Pocket Zero X Bonus Nude Cosmetics-ээс Pocket Zero ашиглаж юм авсан байхгүй. Тэгээ Nude Cosmetics-ийн надаа амар гоё бэлэг өгсөн заяа. Надаа нүүр цэвэрлэгч бас өгсөн. Тэгээд миний харьц угаасаа айгу ботго гамтхай эмзэг болохоор ийм ногоон цайтай. Тэгээд cucumber extract инүүлийн ингээд тэгээд нэг гоё заяа. Тэгээд бас ийм уугч өгсөн. Энэ болохоор бас бодог арилгач хамт юм билээ. Би өнөөдөр чинь дотроо болохоор salicylic acid гэхэд би аюу сайн хэрэгэлцээ. Надад энэ уугч аюу таалагдж байгаа. Тэгэхээр бицлаарсараа бодог арилгаад тэгээд та нөгөө угаагаад тэгээд энэний араас хөөсөн зэрлэгчээр угаах хэрэгтэй юм болоо. Би угаад байгаа хгүй хөөсөн зэрлэгчээр. Хүмүүс ер нь айгүй хүн боддог болохоор нэг юм 2 өнгөөр л нүрээ цэвэрлдэг гэсэн. Би болохоор 5 6 өнгөөр цэвэрлдэг яалтчгүй. Хүнд боддог болохоор.
За тэгээд шөнийн 1 цаг болж байна. Унтий да би бас маш өглөө ирцэрэж гэртээ ажил руу л явна л та. Нэг 7 молоо гэж сэрх аа. Тэгээд 9-өөс өмнө ажил дээр очих хэвээр бас хийх ажил бас байгаа. Тэгээд унтий да. Надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд